За хичээлдээ дахиад тавтай морил ингээд нэгдэх хичээл маань орох гэж байна. Өөрийгөө бэлэн болгоорой гэж хүсэж байна. Харандаа үзэг бал дэвтэр бүх зүйлсүүдээ өөртөө ойртуулад, чихвчээ чангалаад, квалитигаа нэмээд үзээд бэлэн болоход бүгдээрээ бэлэн болж суугаарай. За тэгээд өнөөдрөөс эхлээд би та нарын 15 хоногийн хичээлээ чинь багш болно. За тийм учраас ямар ч гэсэн бүгдээрээ намайг багшаа гэж дууднаа. За удахгүй багшаа гэж дуудахыг яаж хэлхийг та бүхэндээ удахгүй зааж өгөх болно. За тэрнээс өмнө юуны төрөнд та бүхэн маань яг энэ доод хэсэг рүү ингээд дарах юм бол энэ аппликейшнийг яаж татах талаарх ерөнхийдөө мэдээллийг бичсэн байх болно. Тэгэхээр өөрөө Play Store-оосоо ч App Store-оосоо яаж энийг татах вэ гэдгийг бүгдээрээ сурч аваад татаарай. За энэ маань яадаг аппликейшн бэ гэхээр ерөнхийдөө хятад хэлний dictionary байгаа. За тэгээ утсан дээр ашигладаг dictionary ерөнхийдөө хятадаас монгол руу орчуулах тийм dictionary байгаа. За тэгээд дараагийн нэг зүйл маань юу вэ гэхээр утсан дээрээ та бүхэн хятад хэлний keyboard-ыг гаргаж ирээрээ. За тэр нь 2 keyboard байгаа. За pinyin буюу үсгэлэн бичих, handwriting буюу өөрийнхөө гараар зурж бичих тийм 2 keyboard байгаа. Keyboard танд хэрэг болох байх гэж найдаж байна. За тэгээ энэ хоёр зүйлсийг та бүхэн маань хичээл дуусны дараа ч юм уу хэцүү л одоо паузлж агаад өөртөө татаж аваад орж ирээд хичээлээ дахиад өргөжлүүлээд үзээрэй. За ямар ч хэсэн бүгдээрээ одоо хятад хэлнийхаа номыг нээцгээе. За ерөнхийдөө би тань мэйлэр ч юм уу ном өгсөн байх шаардлага байх гэж найдаж байна. За ямар ч хэсэн өөрийнхөө номыг нэг шаардлага байхгүй. Хичээл дуусны дараа та ойлгоогүй зүйлсээ номон дээрээсээ дахиад үзэх боломжтой. Ерөнхийдөө одоо бүгдээрээ дэлгэц рүү анхаарлаа хандуулаарай гэж хүсэж байна. За нэгдэх хичээл маань болохоор Ни хao гэдэг нэртэй хичээл байгаа. За Ни хao гэдгийг бүгдээрээ ерөнхийдөө баг мэдэх байх, гадарлах байх. За сайн байна уу гэдэг үг байгаа. Ерөнхийдөө энэ ном маань болохоор монгол хэлгүй ном байгаа. Тэгэхээр бас давхар англи хэл бас заримдаа сураад явах боломжтой. Гэхдээ ойлгохгүй зүйл байвал мэдээж хэрэг бид нэр монголоор тайлбарлаад өгөх болно. За Ни хao. За яагаад бид нэр шууд ханц буюу энэ одоо ууршлагыг сураад явж байна гэхээр ерөнхийдөө бол маш амархан хэллэг учраас та бүхэн маань зүгээр хар ярианы хэл болоод сураад ах боломжтой. За Ни хao гэж мэдлдэг байна. За тэнгод одоо чи сайн уу, би сайн, чи сайн уу гэж бол хариулдаггүй. Зүгээр бас өөдөөс нь чи сайн уу гэж бас асууж хариулдаг гэсэн үг. За тэгэхээр ерөнхийдөө энэ талаар бид нар одоо удахгүй listening part дээр сонсно. Тэрнээс өмнө хамгийн чухал нэг зүйлс рүү оръё. За надад одоо энэ ном бас байгаа. За би одоо бичлэгээ яг явж гэнэ үү шалгая. За эхний маань үзэх маш чухал зүйл юу вэ гэхээр та бүхэн дэвтэр дээрээ бичээд аваарай. За initials буюу гэгүүлэгч. За гэгүүлэгч. За хажуудынх нь finals буюу их шиг. За мөн давхар би бичээд явъя. За initials гэдэг маань болохоор гэгүүлэгч гэдэг үг байгаа юм байна. За гэгүүлэгч дотор ямар үсэг байна вэ? Бүгдээрээ харъя. Ерөнхийдөө бол англи хэлний латин цагаан долоо үсгээр тэмдэглэсэн B, P, M, F, D, T гэдэг үсгнүүд байна. За finals дээр харах юм бол ерөнхийдөө бас монгол хэлтэй тун төстэй А, О, Э гэдэг үсгнүүд байгаа. За энэ үсгнүүдийг гэхдээ бид нэр өөр хэлбэрээр дахиад шинээр хятад хэлний үсгнүүдийг сурах гэж байна. Ханц биш шүү. Ханц үсэг хоёр ялгаатай. За энэ үсгнүүдийг одоо яаж унших вэ гэдгийг одоо бүгдээрээ аудио хэлбэрээр сонсгож байна. За тэгэхээр аудион дээр ерөнхийдөө яг танд таарсан хэлбэрээр сонсгож байгаа. Тийм учраас дагаад бүгдээрээ хамтдаа уншъя. За 声母一 Initials 1. Бу. За энэ явж явах хооронд бүгдээрээ одоо би энийг алга болгоно. Тэрний дараа бүгдээрээ уншиж явах хоорондоо эдрээгээ сайхан ингээд бичээд авчих. Яг юм бүснэгт зурж агаад дээр нь гэгүүлэгч их шиг гэж бичээд аваарай. За тэгингээ хамт уншаарай. За юу. Пу. Му. Фу. Д. Т. Н. Н. Л. Л. Г. Г. К. К. Х. Х. Ji. Ji. Qi. Чи. Xi. Си. 韵母一 Finals 1. I. И. U.
Я, 와, 와, 오, 어, 우, 우어, 으, 으, 이, 예, 유, 예, 아이, 아이, 와이, 와이, 에이, 에이, 웨이, 웨이, 아오, 어, 야오, яо. За, ийм үсгнүүд байдаг байх нэ. Тэгэхээр бидний мэддэг одоо тэр б, би гэдэг ч юм тэрнтэй бол ерөөсөө төстэй биш. Тэгэхээр та бүхэн маань дахиад сонсохыг хүсэх юм бол урагшлуулж сонсож болно. Бүр цэвэрхэн сонсохыг хүсэж байгаа бол танд аудиог бүгд илгээсэн байгаа. Тэндээс та татаж аваад сонсож болно. Мөн дээрээс нь YouTube-ийн линк өгсөн байгаа. Тэр YouTube-ийн линк руу ороод шууд сонсох бүрэн боломжтой. Хичээл дуусны дараа сонсоорой. За тэгэхээр одоо энэ зүйлсүүдээ бид нэр галиглаж бичнэ. За тэгэхээр намайг ерөнхийдөө хэлээд тэр үсгний ард тиймийг бичээрэй, ийм үсгний ард энийг бичээрэй гингууд монголоор тэрийг галиглаж бичээрэй. За Б-гийнхаа ард нэмэх нь Ö үсэг бичээрэй бүгдээрээ. Б-гийн ард нэмэх нь Ö үсэг. За бүү гэж уушна гэсэн үг. Дараа нь бүгдээрээ дэвтэр дээрээ бичснээсээ харжаад өө нэрээ эн чинь би биш эн чинь бүү шүү тэгээд Ö үсэг нэмээд уушна гэсэн үг байна. Тэгэхээр та нарт ч гэсэн цээжлэхэд амар байх бах. За П үсгийнхээ ард бас дахиад нэмэх нь Ö. Нэмэх Ö гэж чирээ заяа. За дахиад пүү гэж уушгадна гэсэн үг. За бусд нь бол ерөнхийдөө түрүүний таны сонссонтой муу адилхан М үсгийнхаа барт нэмэх нь бас Ö. За дараагийн finance руугаа ингээд зарим нэг зүйлсээр бас анхаарлаа хандуулад орох юм бол за одоо бид нар энэ дээр И үсэг бичье. Одоо энэ А үсэг байгааз энэний ард И үсэг бичье. Нэмэх нь И Монгол И үсэг. За У үсэг бичье. Тэгээ бидний өмнө одоо Ю гэж уншдаг ч юм уу байсан үсэг маань энэний ард нь У үсэг бичье. За У үсэг ахаа ямар ч тийм зөөлөн Ü гэдэг үсэг биш гэсэн. За одоо бидний амьдралдаа барыг зарим нь харж байгаагүй зарим нь бол харж исэн байж магадгүй. Ерөнхийдөө турк хэлэн дээр ч гэсэн муу адил энэ дээр хоёр зэгтэй У үсэг маань Ü гэж уншигддаг байх нь. За тэгэхээр ерөнхийдөө нэг Ü үсэг энийг жоохон зөөлрүүлсэн маягтай өөртөө ойлгохоор бичье. Ү үсэг бичье. За дараагийн маань үсэг дахиад шин дуудлага орж ирж байгаа. За энэ маань болохоор ор буюу за одоо энэ И үсэг байгаа энэ харагдаж байгаа жижигхэн энийг болохоор гэж уншдаг. За энэ үсэгнийг одоо би та нарт түүхтэнд тайлбарлаж өгөх юм бол гэдэг энэ ганцхан үсэг маань өсөх гэдэг үг байх нь хятад хэлэнд. За тэгэнгუთ одоо бидний гизэнд юуч байхгүй байгаа шүү дээ тий. Тэгэнгуთ бидний гизэнд юуч байхгүй болохоор ингээд агаараасаа шахаад гэж хэлж байгаа. Тэгэхээр өсөх гэдэг одоо үг буюу гэдэг үсэг байх нь. За зөвхөн одоо юу гэдэг тэр үгэн дээр ордгоо өөр бас зарим зүйлсүүдээ нийлээд шал өөр бүрэн болох боломжтой. За тэгэхээр энэ ард ор буюу шин үсэг гарч ирж байна. Ерөнхийдөө хоолойныхоо угаар гизээ шахаж хэлдэг тийм үсэг байгаа. За дараагийнх нь A биш А үсэг, Я үсэг, Уа. За Я маань ойлгомжтой байгаа хэ тэ. И А хоёр нийлэхээр Я болдог шүү дээ. О, Во, Е, Үе, Ай. За аль нь ч байсан болно. За тэгэхээр ерөнхийдөө А-ийн ард А-й залгаад ирэнгууд А-И хоёр нийлээд Ай болно. За ерөнхийдөө монгол хэлтэй жоохон төстэй. Гэхдээ бас та жоохон маяглах шаардлагатай болно. За дараа нь Уай, Эй, Вэй, Ау, Яу. За ерөнхийдөө нэг иймэрхүү байгаа. Та өөрөө тавтаад аудио хэлбэрээр хичээлээ сонсоод хичээл дуусны дараа ч юм уу дахиад автаад өөрөө бас хэлээд үзээрэй. Тэгжээж таны хэлчин зүгшрэх учраас. За ямар ч гэсэн нэг тийм байна. За тэгээд дараагийн бидний үзэх ерөнхийдөө зүйлсийг одоо бүгдээрээ нуршилгүй оръё. За ямар ч хэсэн их шиг гүйцэлж орой үзчихлээ бүгдээрээ ингээд зураас татаад дараагийн 2 дугаар хэсэг гэдэг дэвтэр дээрээ ингээд тэмдэглээд аваарай. За дараагийн маань үзэх зүйл болохоор хөг гэж бичээд авчи. За түрүүн миний танилцуулах хэлбэрийн хичээл дээр та бүхэн маань хэрэг ойлгосон бол хятад хэлний 4 төрлийн хөг байдаг гэж сонссон байх. За одоо энэ хөгнүүдийг яаж унших талаар ерөнхийдөө хичээл маань орох гэж байна. Тэгэхээр зөвхөн би биш мөн энэ хичээлийн аудио хэлбэрээр та бүхэнд бас хүрнэ. За тэгэхээр энэ хөгнүүдийг эхлээд ойлгохын тулд та өөрөө гартай хамт сургууль хийгээрэй. За эхний хөг маань болохоор ийм хэвтэй зураас нь шүү дээ тий. За эхний үг нэгдүгээр үг гэж бичиж байгаа бүгд гой зураас татчих. За ингээ хэвтэй зураас. Тэгэхээр та өөрийнхөө дуудлагыг толгойтойгоо хамт яг ингээ хэвтэй хэлбэрээр ингэж
Ингээрээ заяа. За хоёр дахь хэлбэр нь болохоор доороос дээшээ байна тийм үү? Тэгэхээр гарныхаа хэлбэрийг мөн адил ингээд дээрээс доороос дээшээ. За дараагийн нь болохоор дээрээс доошоо, доороос дээшээ гэдэг байна. За гурав дахь мөн адил ингээд зурчихъя бүгдээрээ. За дээрээс доошоо, доороос дээшээ гэ. Гэж ингэнэ шүү дээ. Ерөнхийдөө жоохон дууд болж байгаа юм шиг. Эхэндээ жоохон сүртэй хийх хэрэгтэй бүгдээрээ цээжлэхийн тулд. За дөрөвдөг нь болохоор дээрээс доошоо ганцхан. За ерөнхийдөө энэ дээрээс доошоо гэдэг хамгийн сүүлийн дөрөвдөг нь болохоор зандарсан, ууралсан үед их ихтэй ашиглагддаг юм хөг байгаа. За одоо бүгдээрээ аудио хэлбэрийнхаа хичээлийг сонсцгоё. За энэ чинь 1-5. Аудио хэлбэрээр ингээд татчих юм бол маш амархан та зүгээр тоогоор хайгаад ойлгох чинь заавал бүгдийг сонсох шаардлага байхгүй. 朗读下列音节 За одоо бүгдээрээ дагаад уншаарай. 声调的不同。 Бүгдээрээ эхний үсгийг бичээд авъя тийм үү? Read the syllables aloud and pay attention to the tones. A, А A, а A, а A. бүгдээрээ дагаад уншаарай. O, О O, о O, о O. о U, 으 U, 으 U, 으 E, 이 E, 이 E, 이 E. 이 U, 우 U, 우 U, 우 우 U, 으 U, 으 U, 으 으. За миний толгойн хэлбэр сүүлдээ ерөнхийдөө танарт ойлгомжтой болсон байх гэж бодож байна. Тэгэхээр бүгдээрээ хичээл дуусны дараа мөн адил нэг давтах хэрэгтэй шүү. Гэрийн толгоорт юу гэнэ бүгдээрээ хичээлээ эхнээс нь дахиад нэг давтаад цээжлээд өөрсдөө чангаар өөрөөсөндөө дуудаж өгөөрэй. За дараагийн маань хичээлийн парт хэсэгт болохоор ерөнхийдөө түрүүний миний бас тайлбарласан танилцуулга хичээл дээр ерөнхийдөө явж исэн яаж хэдэлдээ хоорондоо нийлж үг олдын гэдэг дээр одоо жишээл энэ дээр байна тий. За ерөнхийдөө нэг хичээлийн нэг ном дээр гарч байгаа зарим нэг одоо бас хэрэггүй партууд гэж байгаа. Тэгэхээр бүгд алгасаа явна. Ямар ч гэсэн та жоохон тайлбарлаад өгчий. За одоо жишээлбэл энэ мау гэдэг үг байна тийм үү? За гийгүүлэгч нэмэх нь их шиг бүгдээрээ үг үсгэн штэ. Монгол хэлнээр ч гэсэн а гэдэг үсэг болгодог тийм 2а үсэг тэгээ в үсэг гэдэгтэй мөн адилхан эм үсэг маань ау гэдэг хоёр нийлээд мау буюу одоо энэ ау гэдэг нь ерөнхийдөө хос их шиг гэсэн үг шүү. За бүгдээрээ түрүү энэ дээр мартцсан байна. За одоо энэ дээр чил а и хоёр нийлээд хос их шиг болж байгаа. Мөн адил Монголд ерөнхийдөө төстэй. За одоо энэ гийгүүлэгч нэмэх нь хос их шиг нийлээд cat гэдэг үг буюу муур гэдэг үг гарч иж байна. Мо. За initial final tone. За tone нь болохоор нэгдүгээр төнөөр явж байна. За ерөнхийдөө хөг одоо жишээлбэл энэ нэгдүгээр хөг биш 3 дахь хөг өөр болоод явах юм бол мо гэдэг үг маань өөр утгатай болно гэсэн үг. Тэгэхээр мо гэж хэлж гинөө эсвэл мо яаж хэлж гин та нар ихлээр сонсох хэрэгтэй. Энэ бол сонсгол гэдэг одоо парт бол явчихж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт тэр бас хэлж байгааг нь өөрөө ярьж явах үедээ ч гэсэн энэ болгоноор анхаарал хандуулаад явна гэсэн үг шүү. Тэгэхээр энэ тone гэдэг дөрвөн төнөө маш сайн ялгаж салгаж сонсож сурах хэрэгтэй. За ерөнхийдөө энийг тайлбарлаж өгсөн байна. За энэ дээр жишээлбэл шинэ үгнүүд байна тийм үү? За одоо бүгдээрээ энийг яаж хооронд нь ялгаж ийн одоо бүгдээрээ жоохон сонсцгоё. За 1-6 руу оръё. 看图片，朗读下列单音节词语。 Дагаад уншаарай бүгдээрээ. Басаа Look at сургууль. the pictures and read the monosyllabic words aloud. И U, у Ü, 유 Er, 耳 Bi, 比 Mau, 猫 Dao, 岛 Hoa, 花 Ji, 鸡 Qi, 七 Xie, 鞋 Xue. 雪. За ингээ ерөөхдөө та нар анзаарсан бол и гэдэг нь одоо хувцсыг илэрхийлж байна. О гэдэг нь 5-ын тоо юм байна. U гэдэг нь заас юм байна. Энэ зургуудыг хараад ерөөхдөө та ойлгох боломжтой.
За гэрийн даалгаварт бүгдээрээ бичээд авъя. Хамгийн анхны хичээлийн маань хамгийн анхны гэрийн даалгавар. За гэрийн даалгавраа болохоор тооны дэвтэр дээр хэрэг биччихвэл энэ улаан зураасны энэ ардлын хэсэг дээрээс эхлээд бичвэл би аюу дуртай байдаг. Тэгэхээр та бүхэн маань өөрсдөндөө амраа. Гэтэ намайг дөрөөсөн ч болно. За гэрийн даалгавар юу өгч яах вэ гэвэл за 1-7 буюу энэ хичээлийг сонсоод өөрсдөө дасгал сургалт хийх нэ. За та нар багшийг хорж болно. Гэтэ өөрийгөө битээ хуураарэ. Мөнгө төлж сурж байгаа юм чинь бүгдээрээ өөрсдөө заавал хятад хэлийг сурах хэрэгтэй. Өөрсдөө ямар нэг хичээл зүтгэл гаргаагүй байж иж өө би хятад хэл сурсангүй штэ энэ төр гэдэг юм сонсох хүсгүй байна. За тэгэхээр бүгдээрээ бүр боломжтой болвол та нар над руу яаж хэлж байгаагаа voice-аар бичээд явуулах боломжтой. Би шалгаад айлн дээр нь жоохон буруу дуудаж чинь зүг дуудаж чинь та нар шалгаад өгнө үү. Тийм болохоор санаа зовх зүйл байхгүй. Асуулгүйгээр хийх боломжтой. За манай хичээлийн маань хамгийн анхны дүрм маань орох гэж байна. За анхны дүрм. За дүрмийг би бол танилцуулах хичээл дээр явуулсан тийм үү. Утга зүүн талдаа, хил зүүн талдаа ерөөхдөө дүрмнүүд байдаг. Ямар нэгэн тийм цагийн толгой эргүүлсэн дүрм байхгүй. За тэгэхээр дүрм. За ямар дүрм үзэх чинь вэ? За ийм дүрм үзэгч байна. 3 дахь хөг нэмэх нь 3 дахь хөг. За одоо энийг бүгдээрээ бичээд авъя. Англиар нь бичсэн болно. За third tone plus third tone. Юу гэсэн үг юм болоо? За 3 дахь хөг нэмэх нь 3 дахь хөг. За юу гэсэн үг юм болоо гэдгийг одоо бүгдээр харъя. За ни хao гэдэг маань ерөнхийдөө нэг үг болчихж байгаа гэсэн үг. Ни гэдэг чинь чи, хao гэдэг нь сайн гэсэн үг байна шүү дээ. Ни хao. За энэ хоёр ингээ хоорондоо нийлээд нэг үг бүтээдэг. Хятад хэлэнд бид нэр анхаарах зүйлс энэ байдаг. За монгол хэлэнд ч гэсэн одоо ийм үгнүүд байдаг. Жишээлбэл байсан юм гэдэг ч юм уу те. Өөрчилбөл хагас сайн. Хагас сайн. Одоо хагас амардаг сайн өдөр бүтэн сайн. Тэнгууд нэг өдөр нэг утгыг илэрхийлж байгаа. Нэг үг болж байгаа. Тэрнтэй яг адилхан хятад хэлэнд маш олон ийм үгнүүд байгаа. Бид нэр бараг цаашдаа энэ үгнүүдийг үзээд явах. За тэнгууд күй, фуда. За энэ үгнүүд маань дээрээ ийм 3 хөвгтэй гэж юм. Одоо 3 дахь хөвгтэй гэж юм. Тэнгууд одоо би фуда гэх бүгд ингээ гурван ингэ уушаад аягүй тийм авцалдаагүй жоохон хэцүү санагдаж байгааз. Тэгэхээр энэ үед энэ дүрм маань яадаг вэ гэхээр хэрэв 3 дахь хөвгтэйгээ хамт байх үед нэгдэх хөг нь 4 дахь хөг болж хувирдаг. Биш 2 дахь хөг. Тийм ээ уучлаарай. 2 дахь хөг болж хувирдаг. За тэгэхээр бид нэр 3 дахь хөгөөр бичсэн байсан ч гэсэн уншихтаа бид нар нэр эн чин дүрм шүү дээ тий. Бид нар одоо заавал ни хаа гэж ингэж шаардлага байхгүй. Ни хаа ингэж уншнаа гэсэн. Тэгэхдээ энийг амар сүртэй дүрм биш ямар ч байсан. Бидний анхны дүрм. Бид нар анхны дүрмээ үзэж чадлаа тийм үү? За энэ дээр одоо бас сэдийн дээр одоо яг тэрийг яаж одоо жишээгээр үзүүлж байгаа. Тэгэхээр энэ хэрэггүй. За одоо бидний үзэх дараагийн шинэ үг. Ер нь бол бид нэр хичээл болгон дээрээ 5 шинэ өгүүлбэр үг үзнэ. За энэ үгнүүд нь ямар үг байх вэ? Одоо бүгдээрээ шинэ үг гэд бичээд авъя. За би дэвтэр хэсэг дээрээ ингэж тэмдэглэл хийж явж байгаа. Бүгдээрээ өөртөө амраар өөртөө ойлгомжтойгоор энэ шинэ үгнүүдийг бичиж авъя. За ханзын бичих шаардлага байхгүй. Таац бичиж чадахгүй юм чинь зөвөр үгээр нь бичээд авъя. Өөрсдийнхөө яг ойлгож байгаа тэр үсгээрээ тийм үү? За эхний үг болохоор шанкэ. За ийм үг байна. За шанкэ гэдэг маань ямар үг вэ гэхээр одооноос эхлээд би үзсэн энэ 5 үгнүүдийг хичээл дондаа ашиглаад явна. За class begins буюу хичээл эхлэх гэдэг үг байгаа. За шанся гэд 2 дүрм байгаа. Энэ үгнүүдийг бид нар удахгүй үзэх болно. За шанся, за шанкэ хичээл эхлэх дээшээгээ. Ерөнхийдөө шан гэдэг маань дээшээ гэдэг утгыг илэрхийлдэг. Тэгэхээр хичээл эхлэх буюу одоо бүх зүйлийн эхлэлийг бас шан гэж хэлж болно. Тэгэхээр шанкэ гэх юм бол хичээл эхэлж гин гэсэн. Наушэ шанкэ ма гэх юм бол багшаа хичээл орох уу? Хичээл орж гин үү? Багшаа хичээл эхэлсэн үү? Айл нь ч гэсэн болно. Тэгэхээр шанка гэдэг үгээ бүгдээрээ цээжлээд авъя. Шанкэ. За дараагийн үг нь шакэ буюу хичээл дуусах. За одоо би хичээлийн сүүл хэсэг дандаа за шакэ ба шакэ ша шакэ гэж хэлэх юм бол за хичээл ерөнхийдөө дуусч байгаа юм байна гэж ойлгоно. За дараагийн 3 дахь үг маань шэнзай шүүши. За шэнзай гэдэг маань болохоор яг одоо гэсэн үг. За та нар хэрэг англи мэдэх бол present continuous дээр гардаг ing буюу яг одоо үргэлжилж байгаа цагийг яг одоо гэдэг үгийг шэнзай гэж хэлдэг. Тэгэхээр яг одоо шүүши гэдэг нь болохоор амрах. Тэгэхээр яг одоо амраарэ. Эсвэл англиар take a break now
Тэгээ одоо ингээд бүгд завсарлцгаая гэдэг үг байдаг шүү дээ. За тэгвэл 现在休息. За одоо жоохон хичээл явж байгаад би ингээд ядардаг ч юм уу, та нар ядардаг ч юм уу те. 现在休息гэж хэлэх юм бол та нар амарж гинэ, амарх юм байна, завсарлах юм байна гэж ойлгоорой. За дараагийнх нь kann heiban. За kann гэдэг нь харах гэдэг үйл үг байна. Heiban гэдэг нь болохоор самбар. За тэгтээ heiban-ыг би бас одоо миний самбарын дэлгэц болж байгаа учраас бас энэ дэлгэцээ самбар гэж хэлж болно. Тийм учраас бүгдээрээ хэрвээ намайг kann heiban гэж хэлвэл бүгдээрээ дэлгэц рүү анхаарлаа хандуулаарай. За дараагийн үг маань болохоор gön wo du. За gön гэдэг нь болохоор with. Наадтай хамт ерөнхийдөө хамт гэдэг утгыг илэрхийлдэг. Wo гэдэг нь би, du гэдэг нь унших буюу үйл үг. За наадтай хамт дагаад намайг уншаарай. Read after me. Миний дараа уншаарай гэдэг ч юм уу. Ерөнхийдөө ийм үнүүдийг би gön wo du гэж хэлнэ. За тэгэхээр заримдаа би монголоор ярихгүй шууд хятад өвгүүдийг ашиглаад та нартай харилцах нь байна. Тийм учраас энэ 5 үгийг гэрийн даалгавар бүгдээрээ хэлээд цээжлэе. Яг хар аргаар бүгдээрээ цээжилж үзье тийм үү? Хятад хэл юм чинь. За, хуудасаа эргүүлдэг юм уу эсвэл шинэ юм парт бүгдээрээ үүсгээд чухал нэг зүйл бол ханз. За, ханз гэд монголоор томоор бичээд яг тэр бүлэг хэсгийг дэвтэр дээр авч үлдээ. За, одоо бүгдээрээ ханз бичихч байна. За, хамгийн эхлээд бид нэр зурлагаар үзэх болно. За, энэ зурлагуудыг бүгдээрээ харъя. За, эхний үзэх зурлаг маань буюу хэн гэдэг зурлаг байна. За, бүгдээрээ бичээд авъя. Нэг юм зураас татлаа дэвтэр дээрээ ард нь хэн гэж бичээрэй. За ямар ч хамаагүй аргаар бичиж болон заавал ханзны аргаар бичих шаардлага байхгүй яа тэр энэ зурлаг энэ зурлагууд хоорондоо нийлээд нэг ханзыг үүсгдэг учраас бүгдээрээ заавалчгүй ханзыг бичих шаардлага байхгүй. За хэн одоо бүгдээрээ харж байна. За хэн гэдэг маань ерөөдөө хэвтэй зураасыг бид нар хэн гэж нэрлэнэ. За шуу гэдэг маань босоо. Одоо бид нар харж байгаа ерөнхийдөө бид нар уйгурч монгол бичиг мэддэг болвол эдрийг ойлгоход илүү дөхөн байх болно. За пье буюу юм доошоогоо юм баруун тишийг ингэж салгасан байна. Дэн буюу одоо цэг таслал аль нь жид болно юм жижигхэн цэг авах юм байна. За наа гэдэг нь болохоор юм доошоо юм хэвтэй байх юм байна. За тэгэхээр эдрээ бүгднийг хятадаар зээжлээ шүү. Би монголоор одоо тажиглахгүй. Хэн шуу пье дэн на. Өнөөдөр бид нар үзэж байгаа одоо 5 зурлаг айгуу чухал ахаа 8 ерөнхийдөө ингээ гараа тасгаа зөвхөн зурлагаа нэг дэвтэр дээр одоо нэг ил бичээд үзчих. За бидний цээжлэх өнөөдрийн хамгийн анхны ханзнуудыг та нарт харуулах гэж байна. За хамгийн ихний ханз болохоро И гэдэг ханз байна. За ганцхан түрүүний хэн гэдэг зураасаа. Гэхдээ эн чинь хэн штэ гингууд тэр чин зурлаг. Тэгтээ тэр ганцхан энэ хэвтэй зураас ч юм уу ханз болж болно. Ханз нь болохоор яаж дуудагдах нь одоо энэ дээр байгаа. За тэгэхээр одоо энэ харъя. И. За И гэдэг маань нэгийн тоог хэлж байгаа. 1 2 3 4 5 6 7 8 9 10. За бид нар тооноос эхлээд үзэх юм. Гэхдээ бүх тоог бол хэлж үзэхгүй. Хамгийн эхлээд нэгийн тоог үзэж байна. За И ганцхан зураас татлаа. За одоо энийг доошоо 3 мөр бичиж шүү. Гэрийн даалгаварт. За ёо зөөр бичээд тавьчих. За хоёр дахь нь 2 хэвтэй зураас байна. За ойлгомжтой болж байна уу? ER. За 2 зураас нь болохоор 2-ын тоог хэлтэж байгаа. За түрүүний бидний нөгөө нэг их шиг хэсэг дээр үздэг хос одоо их шигтэй нийлсэн юм гийгүүлэгчийг R гэж дуудана. Гэхдээ бидний түрүүний бас нэг хичээл дээр дурдсан чих гэдэг үг байгаа. Тэгтээ тэрнээс юугаар ялгаатай вэ гэхээр та бүхэн дээдлийнх нь жижигхэн хөгийг харж байгаа юм бол энэ хөг маань тэр хөгтэй таарахгүй байна. Чих гэдэг ордог хөг нь болохоор 3 дахь хөг. Харин энэ дээр байгаа хөг маань 4 дахь хөг байна. Тэгэхээр энэ хоёр өөр утгатай, өөр ханзтай үг болж байгаа. За R, ER. За 1 2 гэдэг тоод сурчглаа. За тэгвэл 3-ын тоог харъя. Сан 3 ширхэг зураас байна хэвтэй. За тэгтээ хамгийн доотлохын зураас жоохон урт юм байна. Тийм үү? За сан бичээд аваарэ. Сан. За дараагийнхан маань 4 дахь ханз маань Ш буюу 10-ын тоо. За та нар одоо юу гэдэг хятадд очоод хин нэгэнтэй хоолоо Ш гэж хэлээ сонсох байх юм бол ингэчиж болно. 10 юм. Одоо 10 төгрөг ч юм тий. Яг тэгж хэлж болно. Ерөнхийдөө та нар юан гэдэг бол бүгдээр мэдээж юан. За тэнгууд ингээд үзүүлж байна. 10 шиг эсвэл 10 юан 10 хүн 10 гэдэг ингээд үзүүлж болно. Энэ адилхан байгаад. За тэнгууд хэвтэй зураас татлаа. Бишээ босоо зураас татлаа. Дараа нь хэвтэй. За энэ дээр ерөнхийдөө ханзныг маань зурлагын
одоо зөв байрлалуудыг та харуулсан байна. Эхлээ хэвтэйгээ дараа нь ингээд зураасаа татна, хэвтээ зураасаа татна гэдэг маань байна. За дараагийнх нь маань болохоор ба буюу 8-ын тоо байгаа. За яагаад шууд 8 10 руу орчваа гэж гайхшиж магадгүй. Яагаад тэгэхээр бидний өнөөдрийн үдч байгаа хичээл тохирсон зурлагууд маань зөвхөн эднэр байгаа учраас эхлээд эдрийгээ сураарай гэж ном маань зааж өгж байгаа. За ингээд тавтах ханц маань болохоор 8-ын тоо байна. Ба. За уншихтаа ба гэж уншаад ханз нь ийм байхан байна. Тэгээд утга нь болохоор 8-ын тоо юм байна. Ингээд хийжлэн гэсэн. За 6 дахь нь лю буюу 6-гийн тоо. За ингээд өнөөдөр бид нэр бас хэдхэн үг сурж авлаа штэ тий хөөрхөн ханз. За энэ ханзнуудыг бүгднгийн энэ зурлагын дагуу бүгдээ гоё цээжлээрээ гэж хүсэж байна. За одоо энэ дээр ингээ харахад ER ингэж зурлагын юу явж байна. За 6-гийн тоогийн зургийг бүгдийг харах юм бол ингээд түрүүний бидний үздэг зурлагнууд нь штэ одоо энэ дээр байгаа. За DN байна. Бидний үзсэн зургууд байгаа. Тэгээд хэн байна. Тэгээ нөгөө нап хийдэг. За эдгээр бүгдээрээ ингээд ороод 6-гийн тоог үүсгдэг юм байна. За ерөнхийдөө нэгтгэх хичээл маань бол нэг иймэрхүү. Одоо бүгдээрээ хамгийн сүүлийн хэсэг болох өгүүлбэр буюу харилцан ярианыхаа хэсэг рүү орцгоё. За харилцан ярианы хэсгийг бол нэг бичиж авах шаардлага байхгүй. Зүгээр толгойн дотор цээжлээд явж болно. Бичиг хүсэл бас бичиж болно. Гэхдээ ханзыг бол анханаас буруу бичээд нэмэргүй. Хичээл дээр ерөнхийдөө ханз бичих заавал дараалал нэг ханз үзээд явах учраас заавалч бол ханз бичих шаардлагагүй. Яг тэр буруу сурчих юм бол бид нэр цаашаа тэрийг засах аюу хэцүү байдаг. Тэгэхээр анханасаа зөв сураарай. За тэгтээ ямар ч хэсэг энэ дээдлэлт нь гарч байгаа ни хав гэдэг ч юм энэ үсгнүүдийг бичээд авч болно. Ханз биш үсэг хоёр. Ханз хоёр ялгаатай шүү. Энийг үргэлж санаж яваарай. За одоо бүгдээрээ ни хав гэдэг хичээлийнхаа яг үндсэн харилцан ярианы хэсэг рүү оръё. Биднэрт яриач хол штэ тийм үү? За одоо бүгдээрээ дагаад уншаарай. 课文3 Text 3. 对不起 没关系 Яна 3 руу шууд орчлаа. За New уншаарай. words. New words. 对不起没关系 За одоо эндээс шууд эхлэе. За ни хаоыг ойлгочлоо. За одоо энэ хоёр дахь хэсэг дээр ингээ харах юм бол нин хав гэж байна. За англиээс ялгаатай нь хятад хэлэнд та гэдэг үг байдаг. Чи та хоёр өөр байдаг. За та нь болохоор хүндлэлийн хэлбэрийн үг. За тэгэнгүүт таг одоо хятадаар юу гэдэг юм бэ гэвэл нин хав. За нэгийнхаа дахиад энэ залгаад нин хав. За ингээ том өөрөөсөө том эсвэл багштайгаа мэдлэхдээ нин хав гэж мэдлэнэ. За тэгэнгүүт энэ дээр хөгшин үнэтэй нэг хоёр хүн мэдлэж штэ тий. За одоо энэ дээр бид нэр тийн ялгаал үзэх чинь шүү. Бичээд аваарай. Нимэн хаа. За юу гэсэн үг вэ гэхээр та нар сайн уу буюу нар гэдэг тийн ялгаал орж ирж байна. Олон тооны нар. За тэгэхээр бүгдээрээ мөн гэдэг маань нар гэдэг үг ахаа нэ. Ингээд жоохон дээдлэн зураас татж байгаа бичиж болно. Эсвэл шууд мөн гэдгийнхаа ардаас тий ялгалнаар олон тоон дээр юм байна. За тэгэхээр энэ болохоор дүрм маш олон ингээд бид нэр зүйлсүүдийг айгуу тоолж хэрэгжилж ингэж эсвэл та нар олон хүмүүсийг олон зүйлийг бид нар гэж хэлэн цаашдаа мөн гэж хэлэн. Тийм учраас энэ маш чухал шүү. Энийг битээ мартаарай. Нин хao, нимэн хao. За дараагийнхан маань түрүүн уншлаа. Эхнээс нь дахиад тавья. За дагаад уншаарай. 课文3 Text 3. 对不起对不起没关系没关系 New words. 对 За, 对不起гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр энэ дээр харагдаж байна. I am sorry. За, уучлаарай гэдэг үгийг хятад хэлэнд 对不起гэж хэлдэг ахна. Ерөнхийдөө маш олон уучлаарай гэдэг үгнүүд байдаг. Гэхдээ ерөнхийдөө яг өршөөгөөрөө гэдэг тиймэрхүү жоохон одоо professional харилцаанд ч юм уу ерөнхийдөө танихгүй хүмүүс хоорондоо 对不起гэдэг үгийг ашигладаг. Тэгэхээр ерөнхийдөө уучлаарай гэдэг үг юм байна гэдээ ард нь бичээд авчих. За дараагийнх нь болохоор 没关系буюу зүгээр дээ гэсэн үг байна. За санаа зовлтгүй энэ зүгээрээ гэсэн маш олон утгатай, маш олон утгыг илэрхийлдэг. Тийм учраас дараагийн хичээлүүдээр бид үзээд явах болно. За ямар ч гэсэн ингээд харилцан яриа маань нэг иймэрхүү өнгөрж гин. Одоо бүгдээрээ нэг давтаад үзье. За ингээд нэг төсөөлийн найзтайгаа хамзуулж илаа. Ни хаа. За нөгөө найз нь ни хаа. За одоо бүгд нэг хөгшин үнэтэй багштайгаа ч уулзах чинь нин хаа гэсэн чинь багш нь маш олон хүүхдүүдраад нимэн хаа. За одоо дараагийнх нь оо яна би буруу мэдчлээ 对不起.
Уучлаарай гэсэн чинь мэгванши зүгээр дээ. Ингээд өөртөө харилцаад яваараа хэрвээ партнер байхгүй бол партнер байвал та нар хоорондоо ярилцаад явж болно. За ерөнхийдөө ингээд хичээл маань нэг иймэрхүү төрлөөр явагдана. Тэгээд хоёр дахь хичээл рүүгээ бүгд орохоос өмнө гэрээний даалгавраа заавал хийсэн байх хэвээр. Энэ болгоныг дахиад нэг давтаж үзсэн байх хэвээр. Тэгээд бүгдээрээ ханзаа доош арга мөр бичээрэй, битээ мартаарай. Тэгээд бүгдээрээ хоёр дахь хичээл дээр уулзцгаая. Баярлалаа.